Бидний эрхэм тойронд сая өвчин үүсгэгч нян бичил биетнүүд байв. Эрүүл зөв хооллол, эрүүл амьдралын үндэс. Бид өдөр тутмын хоол хүнсэндээ эрүүл, аюулгүй бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэх хэрэгтэй. Сайн байцгаана уу эрхэм үндэт үзэгчдээ, та бүхэндээ шинэ оны мэндийг хүргэе. Өнгөрч байгаа 2014 он та бүхэнд аз жаргал, амжилт бүтээл, сайн сайхан бүхнийг авчирсан гайхамшигтай нэгэн жил болсон гэдэгт итгэлтэй байна. Харин удахгүй хэдхэн хоногийн дараа ирэх гэж байгаа түүхийн шинэ хуудас, он цагийн нэгэн шинэ хэлхээ бидний өмнө өшөө илүү амжилтыг авчрах болов гэж бодож байна. Тэгээд жилүүд гарах тоолн та аз жаргал, баяр хөөрөөр дүүрэн эрүүл сарвал байх ёстой. Үүнийгээ хизээч мартаж болохгүй юм шүү. Тэгээд 2015 онд хүссэн сансан болгон чинь биелж хүлээсэн учрал тохиол бүхэн чинь тохиож аз жаргал, баяр баясгалангаар дүүрэн байхын үлзийтэй сайхан өрөөлийг өөд нь өргөн дэвшүүлье. За ингээд NTV телевизийн ТV доктор нэвтрүүлгийн 2014 оны сүүлийн дугаар үзэгч та бүхэндээ хүрж байна. Бид нэр 2015 онд бас бодож санаж хийхээр төлөвлөсөн маш сайхан олон нэвтрүүлгүүд, олон ажлууд байгаа. Тэрийгээ та бүхэндээ өргөн барих болно. Харин 2015 он та бүхнийгээ эрүүл мэндэд хөрөнгө оруулцгаая гэж дахин уриалмаар байна. Яагаад тэгэхээр эрүүл мэндэд хийж байгаа хөрөнгө оруулалт бол жинхэнэ бодит хөрөнгө оруулалт юм шүү. Тэгэхээр 1 сарын 1-ээс ахуулаад та бүхэн маань бүгдээрээ урьдчилан сэргийлэх үзлэгтэй өнөө миний байнга ярьдаг цус шээс, биохим тийм ээ, эхо зүрхний бичлэг, тэгээ жилдээ нэг удаа эрентген хийлгэх хэрэгтэй. Ингээд болвол ходоодны дуран хийлгээд үндсэн шинжилгээнүүдээ та урьдчилан сэргийлэх чурмаар нэг өгөөд үзээрэй гэж хэлмээр байна. Ингээд таны эрүүл мэнд таны гарчуу гэдгийг дахин хэлье. Ингээд өнөөдөр та бүхэндээ бид нэр баяр ёслол олж байгаатай холбогдуулаад эрүүл зөв хооллолтын таны эрүүл амьдралын хэв маяг тохирох нэвтрүүлгийг бэлтгэж хүргэе гэж бодсон байгаа. Ингээд манай нэвтрүүлгийн зочноо танилцуулъя. Өнөөдрийн манай нэвтрүүлгийн зочин бол Бүгд найрамдах Хятад ард улсын эрүүл мэндийн зөвлөх багш, сэргээн засах эмчилгээний зөвлөх багш, Өвөр Монголын Одон телевизийн эрүүл мэндийн зөвлөх, Улаанбаатарын их сургуулийн хүндэт доктор, өөрийгөө эрүүлжүүлэх цуврал хичээлийн зохиогч, лектор, мөнхөө огш маань байна. За мөнхөө эмч тийм ээ, бас багш. За сайн байна уу танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байна уу. Тэгэхээр манай түрүүчийн нэвтрүүлгээр та хөдөлгөөний тухай гэртээ байдаг хүмүүс ямар хөдөлгөөн ивэл зохилтой вэ гэдэг нэвтрүүлэг хүмүүст хүргэсэн. Энэ чинь бас их таалагдсан. Тэгээд та Хөх хотод байж байгаад ирлээ. Ингээд энэ сарын хугацаанд ямар ажил төрөл амжуулваа? Би ч одоо хоёр телевизийн дунд л явж байна да. Өөр Монгол хай би бас очиод нэг 10 ийм бичлэг хийсэн л дээ. Манай амьдралын хань болоод одоо шинээр бас нэг миний галтгаа гэсэн нэвтрүүлгүүд явж байгаа. Тэнд одоо бас яг одоо жил цагаансар болж байна. Хоол унд тэгэл эрүүл мэндтэй холбогдсон олон зүйлийн юм л хийж байна л дээ. Би ч одоо тэгээд эмчилдэггүй ганц л амаараа ярьдаг хүн шүү дээ. Тэгээд та бүхэндээ дахин хэлэхэд мөнхөө эмч маань бол ерөөсөө хүмүүсийг эрүүл байх, эрүүл амьдралд сургадаг ийм цуврал хичээлүүдийг заадаг хүн байгаа. Хэрвээ та хүсэх юм бол мөнхөө эмчтэй холбогдоод гэр орноороо албан газартаа бас энэ цуврал хичээлүүдийг авч болно. За тэгээд энэ цуврал хичээл дээр болохоор эрүүл хоолтын талаар, хөдөлгөөний талаар, сэтгэл зүйн талаар, сайн энергийн талаар, өөрийгөө эрүүлжүүлэх аргуудын талаар тийм ээ. Одоо хүнд ямар л урт наслах боломж вэ? Тэр бүхнийг зааж сургадаг, хүнийг өвчнөөс урьдчилан сэргийлүүлдэг, урт наслахтанд тусалдаг ийм зөвлөх багш эмч хүн байгаа. Тийм ээ тийм. Хамгийн гол биеинд нэг юм хэлчихээд одоо өдөр болгоно оргил аршин амралтандаар 4 цагаас миний хичээл явж байгаа л та. Сонирхож байгаа хүн бол бас сонсч болно. Гадны хүн ч гэсэн үн төлбөргөө сонсч болно шүү дээ. Тэгээд захиралд нь тэгж хэлсэн. Монголын ард түмэнд буян болёо ингээд хүмүүсүүд ирүүл сонсгоо гэж хэлчихсэн. Тэгэхээр одоо мөнхөө эмч маань бол ер нь өөрийнхөө сурсан мэдлэгийг Монголынхаа ард түмэнтэйгээ хуваалцах зорилготой ингэж ирсэн байгаа. За тэгэхээр өнөөдөр бид хоёр та бүхэндээ эрүүл зөв хоолтын талаар мөнхөө эмчийнхээ одоо аргаар хоол хийж үзүүлнэ. Хоол хийхдээ гол нь энэ ногоог хэрхэн шимт хижээлийн дотор нь хадгалах вэ гэдэг ийм сэдвээр та бүхэндээ энэ эрүүл зөв хоолтынхаа нэвтрүүлгийг хүргэх юм байнамаа. Тэгэхээр та одоо ер нь урд газар бол олон жил амьдарч байна тийм ээ. Тэгэхээр ер нь энэ хятад хүмүүсийн урт насалж байгаа гол нууц нь юунд вэ гэж бодож байна?
Энэ одоо хятадуудын хот дотор байгаа хүн тийм урт настай биш штэ бас. Хамгийн гол нөгөө тариалах оронд нөгөө өөрөө тараад ингээд амьдарч байгаа энэ улсууд харцангуй илүү байдаг. Зарим тэр 100 настай тосгон гэдэг чинь бүр 100 наслсан хүн асар олон байгаа байхгүй юу. Тэр чинь 1 2 биш тэр чинь бүр хэдийн 10-аар 100-аарч байж байгаа юм. Энэний гол шалтгаанууд бол нэг 90 урт насалдаг юм дотор бол энэ нэг сонирн байгаа байхгүй юу. Энэ тариалах соёлын тарайд харьдаг хүмүүсийн энэ хүмүүсийн нас харьцангуйгаар одоо энэ малжих соёлтой хүнээсээс мөн одоо нүүдлийн соёлтой хүмүүсүүд мах идэх хүнээс харьцангуй илүү байдаг. Тэгэхээр бид нар үр тариагийг илүү өдвөл хүний эрүүл мэндэд арай ашигтай юм болов тийм ээ. Бид нар махнай төрөл амтны гаралтай хоолыг илүү өдвөл хүний амь насыг харьцангуй жаахан богиносгох юм уу. Яг нь хэдэн 10 нас гэдэг чинь хүний нас чинь тэгэл 90-с хэдэн 10 нас ч тийм. Тэгээд ингээд хараад үзэхдээ зүүрж байгаа байхгүй тийм. Япон хэд бүр 80 хэд болсон, хятад хэд 70 хэд манай энд одоо нэг 60 50 байгаа бах тийм ээ. Иймэрхүү зөрөөтэй гарч ирж байгаа. Энэ зөрөө тэгээд ер нь дэлхийн жишгт бол энэ бол зөрөө гарч ирж байгаа. Тэгэхээр ямарыг бол бид нар харьцангуйгаар үр тариагийг илүү идэх юм байна. Жимс ногоог илүү идэх юм байна. Энд нэгдүгээр том шалтгаан байгаа бах гэж би бодож байгаа юм. Хятад хүмүүс ногоо их идэж гин гэж үү? Тийм, ногоо идэн. Тэгээд тариа төмс их илүү идэж байна. Тэгээд өөрөө тарьсан төмсөн тэр чинь дадлахтаа одоо бид нар ч бол цав цаангуур л идэж байна. Цав цаамудаа идэж байна. Тэд нар бол харин тэгж идэхгүй шүү. Боровтор гуурал юм уу? Цагаан будааг чинь нөгөө хальсын ингээд авахтай зэрэг ийм боровтор өнгөтэй байдаг байхгүй юу? Тэгээд тэр боровтор өнгө чинь хамгийн гол нь маш сайн дослог бодис, маш сайн эрдэс бодис, маш сайн витамин тэнд байж байгаа байхгүй. Тэрийг болохоор ингээд зүйлгүүрдээ тайсныг бид нар идэж штэ. Тэд нар ч өөрсдөө тэгж хооллон шүү. Тэгээд энийг идэж जैन. Тэгээд олон зүйл мах ихэр нэх бага гэдэг штэ. Ер нь 80-аад оноос өмнө бол хятадууд бол баяр дурсгалын өдөр сая дахаа махан олж иддэг, дахаа загсан олж иддэг байсан гэж үзэхэд одоо бол ярьцангуй идэж л байна л да. Тэгтээ харьцангуй бид нарыг бол махтай их холбогддог. Амтны гарлын хоол хүнстэй холбогддог. Тэдний идэж чинь ганц төрлийн юм биш шүү дээ. Тэд нар чинь маш ариун төрлийн тэр ургамлын чанартай хоол хүнсүүдийг хэрэгжилж байна. Хэрэгжилж байгаа тосон ч гэсэн ургамлын тос их хэрэгжилж байна. Тэгээд энэ талдаараа авч хэлөө тэгээд одоо зөрөө гарч ирж байгаа байхгүй. Одоо манай Монголд хятад ногоо хортой гэсэн юм ойлголт өгдөг штэ. Хятадууд одоо ногоогоо маш их бордож байна, тийм ээ. 2 хоногийн дотор одоо өгөрцгийг ургуулцдаг гин гээл тий. Төмс нь бол их хортой байна гэл ингээл яриад байгаа штэ тий. Бид нар эсвэл тэр яг эрүүл хэрэгтэйг нь олж чаддгүй юм болов? Нөгөө энэ ямар нэгэн зориултаар Монголд миний мэдхээр энэ бол ямар баталгаатай ингээд яасан. Миний мэдхээр яг Монгол зориулсан ногоо гэж хизээч байхгүй. Энэ хүмүүсүүд яа гэвэл зах зээл дээр арьцангуй хямдартай юм уу? Нэг газараас ч бол энэ дээрээс аваад тэндээс аваад тэгэл янз бүрээс ингээл бөөнөө цахаас л авж байгаа гэж би ойлгож байгаа. Тусгай Монгол зориулсан ногоо гэж байхгүй. Тэгээд Хятадын ард тийм үү яагаад идээд урт насалж яадаг юм? Тэнд усадл ба тийм их зөрөө байхгүй. Хор гэж би бол байхгүй. Тэгээд тэр бордоо гэдэг ид чинь ердөөсөө фосфор шүү дээ. Фосфор, азот тийм ээ, кальц гэх зүйн юмнууд байгаа. Эндээс ямар ч хордлого үүсэх боломж байхгүй. Хамгийн гол асуудал юунд нь хорхоо алдаг юм л байдаг байхгүй тийм ээ. Хоронд л байгаа. Шавж устгах гэж хэлдэг. Хорхоо шавж устгах юм тийм ээ. Энэ хорыг Монголд хэрэгжилж гэнэ бас хэрэгжилж байгаа. Адилхан хэрэгжилж байгаа. Америкт хэрэгжилж гэнэ өндөр бас хэрэгжилж байгаа. Гэвч дэлхийг нэг баримжаа байдаг байхгүй юу? Хэдийгийн дотор байх үед энэ хорвэ гэсэн тийм ойлгомжтой байх хэрэгтэй. Ер нь бол бид нар тэр ногооны хороос битээ. Харин та хэрэгжилж байгаа тамхи, харин таны хэрэгжилж байгаа ундаа арх, эн чин тэр ногооны хороос чинь 100 дахин илүү байх. Энэ өдөр Хятадын нэг эрдэмтэн хэлсэн байт юм л да. Дэлхийн бол дэлхийн баримжаа байхгүй. Дэлхийн баримжаагаас бол энэ ногоон дотор байгаа энэ өдрийн баримжаагаас хэтэрсэн 100 дахин хэтэрсэн хортой ногоогийг 20 жил идэхэд төмөн хүн гэж байгаа. 10 мянган хүнээс нэг хүн л хор тавдраа алах болцоо байна гэж байгаа. Тэгэхээр энэ бол тийм сүржигнэд байх том асуудал ерөөсөн биш. Харин түүнийг орж исэн ногоог бид нь яаж хэрэглэхт байгаа байхгүй. Жишээлбэл одоо бид дараад нь яригдсан шүү. Шавжны хорыг яаж алгуулчиход бид нар идэж болно байна. Яаж шим тэжээлийн дотор нь хадгалахын тэрийг одоо бид тээр чинь нэвтрүүлгээр ярих гэдэг шүү дээ тийм ээ. Аха. Дараагийн нэг асуудал бол хүн ер нь өдөрт хэдэн зүйлийн хоол хүнс идэж хэрэглэх хэрэгтэй вэ тийм ээ? Энэ одоо хөгжсөн улсууд их олон жишийг гаргасан байдیں۔ Жишээлбэл Япон улс бол хамгийн дотлоор 35 төрөл гэж байгаа. Гэхдээ 35 төрлийн мах биш шүү дээ тийм ээ. Нэг төрөл биш. Төрөл ихтэй чинь олон төрлийн юм орж ирж байгаа байхгүй юу. Тэгээд гурил цагаан будаа мах тэгээд одоо тос мос тэгээд одоо олон зүйлийн будаа гурил гээд олон зүйл юм орж ирнэ шүү дээ тийм. Ийм төрлөөс дээш хооллоо гэж байгаа. Хятадын засгийн газараас бол сүүлийн жилүүд бол ер нь 25 зүйлээс дээш идэ гэж байгаа. Хятадууд тийм 35 төрөл тийм болцоо бас байхгүй тийм өндөр хөгжил төрөөгүй. Харин японочууд ч юм бол тэрийг харин иддэг гэсэн шүү. Би сонслолтоор бол яадаг нэг юм аяг хоол байсан дотор нь маш олон зүйлийн жижигхэн баг сахан юм хийцэн байдаг гэсэн. Ингэхдээ хүний эрүүл мэндэд их маш их ач холбогдлыг ачирч өгч байгаа юм. Бид нар хэрвээ
20 зүйлийн хоол идчих юм бол 20 ам зүйлийг мэдчих нь шүү дээ. Тэгвэл бид нар яаж махыг их хэмжээгээр идэх юм бэ? Яаж их хэмжээний өөхийг идэх юм? Яаж их хэмжээний гурилыг идэх юм? Тийм болцоо ерөөсөн байх хангалтгүй болсон. Тэгэхээр бид нар аль болохоор олон зүйлийн хоолыг идье. Мах идээд мангаг өмсөө жаргалаа гэдэг цаг үе нэгтэй өнгөрчихсөн байгаа. Тэгэхээр бид нар одоогийн үедээр харж үзье л дээ. Хүн төрөлхөөтөнд ийм сайхан олон зүйлийн сайхан хоолууд байна. Тэр хоолуудаас бид нар сонголт хийгээд тэгээд өөрийн гараараа хийгээд эрүүл хийгээд давс тосын тохируулаад тэгээд хийх аргаан зөв хийгээд ингээд идвэл бид нар 100 наслах боломж бол үнэхээр байж байгаа байхгүй юу. Одоо зөвхөн та өөрөө хизээх байна. Байгаль ертөнцөөс бид нарт одоо 150 насыг хайрлсан гэж байна шүү дээ, тийм ээ. 120-с 150 нас. Тэгвэл бид нар адгалж бод 100 нас бол одоогийн хүнд авчдаг юм бол үнэхээр ойрхон байгаа байхгүй юу. Би одоо ямар ч гэсэн 100 наслна л гэж боддгийг шүү дээ. Тэр ерөөсөн ямар ч гарч байгаа байхгүй. Та бол энэ доктор хүн өөрөө ийм эрүүл мэндийн яаж байгаа юм. Өөртөө л анхаарал тавих хэрэгтэй. Өчтөр таны наадныг хэлжээс өгдөг нэг сайхан санагдаж байгаа байхгүй. Манай гэрийн хүмүүсүүд бүгдөө ийм таргаан гэж хэлж байгаа байхгүй, тийм ээ. Тэгвэл би бол харьцангуй юм байна гэж. Манай гэрийнх ч манай дүүмж бас ийм том л да. Тэгтээ тэр жилдээ нэг удаа илгэн цэвэрлэлд юм бас ухамсарлаж байгаа байхгүй бид нар. Тэгэхээр яагаад юм бол энэ хаана нэг та бидний удамд бүр тархалах удам байж байгаа байхгүй. Энэ чинь удам цаанаас нь гений асуудал байж байгаа. Гэвч бид нар зогштой анхаарал тавьснаар бид нар өөрийг зөв авч явж байгаа болохоор одоо өчтөр би юунд очиад гэж нэг юм хэлж байна. Мөнхөө багш яагаад ийм залуухан байгаад байна гэж 50 гаталчаад гэж хэлж байна. Тэгээд би өөрөө анхаарал тавихгүй бол яаж болно даа гэсэн иймэрхүү иймээд анхаарал тавих юм. Жишээ цусан даралт өндөр хүн байна шүү дээ. Удам цусан даралт өндөр хүн, ээж аав цусан даралт өндөр хүн байх юм бол энэс хүрсэн хүүхдүүд 50% нь цусан даралт өндөр байх боломжууд ингээд нөхцөл нь хангагдаад ороод ирж. Гэвч тэр хүн үнэхээр амьдралдаа анхаарал тавиул цусан даралт өндөртгөө боломж маш дор байгаа. Тийм ээ. Их их зэрэгээр одоо бид нар анхаарах ёстой байхгүй тархалтаас хүсүүлээ. Ингээд өөртөө эрүүл мэндийн тухайтай бид нарын чинь ярьдаг чинь эрүүл мэндийн тухайтай сурья, эзэмшье, хэрэгжүүлье. Та тэгээд эрүүл байна 100 нас. За болж байна. Тэгэхээр одоо бүгдээрээ студиэсээ гарыг. Одоо хоёлаа студиэсээ гарыг. Дэлгүүр ороод ганц нэг тос авъя. Тэгээ нарийн ногоон авъя. Өнөөдрийн гол одоо нэвтрүүлгийн онцлог бол та бүхэн манай нэвтрүүлгийн эхнээс нь дуустал нь үзээрэй. Одоо мөнхөө эмчийн аргаар одоо урд зүгийн хоол хийдэг аргаар яаж одоо ногооны шин тэжээлийг өөртөө хадгалж хоол хийж гин. Дээрэс нь ногоог яаж угааж цэвэрлж гин. Яаж тэр хортон шавжных нь бодисноос алга болгож гин гэдгийг бид нэр өнөөдрийнхөө нэвтрүүлгээр сурах юм байнамаа. За тэгээд хоёлаа бол хүнсний зах орно. Яагаад гэвэл шинэ ногоо бол хүнсний зах зээл байгаа. Дэлгүүрт бол ногоонууд бол хуучин, дээрэс нь нарийн ногоо бол дэлгүүрт бас ховор учраас хоёлаа хүнсний зах оръё. Харин нэвтрүүлгийнхээ төгсгөлд би бас энэ ТV доктор нэвтрүүлгийн багийнхныг хийсэн хоолоороо дайлъя гэж бодож байна. Бид хоёрын дээр хоол хийгээд энэ хүнсүүдийг дайлах юм байна тийм ээ. Тийм. Тэгээд манай нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр ажиллаж байгаа Монгол Импекс концерн Denk Farm компанийнхандаас шинэ оны баярын мэндийг хүргэе. Энэ хоёр байгууллагын хамт олонний маань ажил үйлс нь үргэлж бүтэх болтугай гэж хэлье. Тэгээд аливаа нэг уран бүтээл хүнд хүрэхэд цаана дандаа санхүүгийн асуудал байдаг. Энэ асуудал дээр одоо бат найдвартай туслагч нь олж чадсан та бүхэндээ баярлалаа гэдгээ хэлье. За би бас нэг юм хэлчихье гэж бодоо. Би энэ хамгийн сүүлийн хэвлэлийн ном байгаа юм. Хэрэл дээр сая хэвлүүлээд ирсэн. Энийг танд бэлэг болгоё гэж бодож байна. За баярлалаа. За энэ сайхан номын бэлэг гэдэг чинь одоо хамгийн сайхан шүү дээ. Эрүүл энерги, эрүүлж ухаан гэдэг ийм ном бичсэн байна. Тэгээд мөнхөө огш маань бол ерөөсөө ингээд хүмүүст цувралаар эрүүл мэнд гэдэг чи юу юм, хоол хүнс гэдэг чи юу юм, та юунаас бүтсэн ингээд ийм цуврал хичээл заадаг ийм хүн байгаа. За тэгээд танд маш их баярлалаа. Баярлалаа. За одоо бүгдээрээ дэлгүүр явнаа. За ингээд та бүхэн ТV телевизийн ТV доктор нэвтрүүлгийг үзэж байна. Өнөөдөр та бүхэндээ энгийн жирийн айлын гал тоогоноос энэ хүн нэвтрүүлгээ хүргэж байна. Яагаад тэгэхээр түрүү нэвтрүүлгийн эхэнд бид нар ярьсан тийм ээ 2015 онд бүгдээрээ айл болохоор өөрсдийнхөө чадлаар эрүүл хооллохыг хичээцгээе. Бүгдээрээ ямар ч байсан эрүүл хоолтын дүрмүүдийг энэ тэндээс олж уншаад тэрийг хэрэгжүүлээд явцгаая гэдэг ийм ураг
дэвшүүлсэн байгаа. Тэгэхээр одоо бид хоёр сая хүнсний зах ороод дэлгүүр ороод өөрт хэрэгтэй Монголд байгаа ингээ янз бүрийн нарийн ногоонуудыг олоод ирлээ. Энэгээрээ одоо өнөөдөр хэрхэн ногооны шим тижээлийг дотор нь хадгалж хоол зуурш бэлтгэх талаар та бүхэндээ нэвтрүүлэг бэлтгэж хүргэнэ. За мөнхөө ах ажлаа юунаас эхлэх вэ? Одоо махан жинсэн чи одоо эхлээд юу яа? Махандаа одоо төмөс, манжин, луун энэ гурвыг ингээд махтайгаа хож чиньяа гэж бодож байгаа. Ингээд чимдгийн гол учир нь шүү дээ. Энэ удаа одоо бид нар бол махтайгаа зөвхөн энэ ногоогоо идэн шилэн бол үлдээ. Шилэн үлдээдгийн учир нь бол шүл мах хоёрыг салгая гэж. Одоо бидний амьдралд чинь байна шүү дээ. Энэ одоо олон зүйлийн зүрх цусан цуснаа өвч чинь, тулаа өвч чинь, элэг өвч олон зүйлийн өвч. Энэ бол шүл мах хоёрыг хамт идээд байхдаа одоо бидний энэ өвчлөлтийн одоо нормууд юм юу ихсээд байгаа байхгүй. Тийм болохоор бид нар шүл мах хоёроо салгаж яа. Одоо манай монголчууд ч ерөөсөө махаа идэл тэгээд араас нь шөлөө игээл шүлэн дээр нь шууд юм хийгээл идчихэж байгаа штэ тий. Тэр шүлэн дотор тэр гол нөгөө пүринийг гэдэг чинь хамгийн их агуулгаж байна шүү дээ. Тэгээд тулаа өвч юм болно. Тэгээд би бас нэг харж яасан байхгүй айл батсан чинь досныхаа шүлийг ерөөсөө шүлнийхэн досыг ерөөсөө маш бага авч байгаа байхгүй. Бараг авахгүй юм. Тэгвэл тэр дотор маш зэрэг хэмжээний бас холестерин байгаа байхгүй. Тэгээд одоо ингээд олон зүйлийн юмнуудад давхар өвчнүүд үүсгэж юу гарч ирдэг доо. За ингээд энэ хоёрыг салгаад шүл мах хоёроо салгаад игээд суулчих хэрэгтэй гэж байна. Тэгээд Монгол хүнийг махгүйгээр төсөөлсөн аргагүй шүү дээ. Сайхан хоньны мах чанаад ногоо хийчих. Тийм ээ. За сая бид тэр хүнсний цахаас цоош ногоогоо авсан байгаа. Тэгээд ногоог авахдаа юун дээр анхаарах вэ? Ногоо авахд одоо ер нь бол ямар нэг юм дээр харахад бол нэг нь бол харах хэрэгтэй тийм ээ. Энэ ногоо муудаж юу хэлбэр дүрсэн талаар тийм ээ яаж ч юм уу илдүүд юм байвал энэ ургацсан хувьдээ бас их хор татсан юм бол зарим бас юм өөрлөг гарцсан байдаг байхгүй. Тэгэхээр энэ ногооны хувьд бол ямар шинжлэх байхгүй гэдэг нь дүрсэн сайхан байна тийм ээ. Ингэхдээ бол бид нар бол энийг бол одоо болж яана гэж үзэж байгаа байхгүй. Нэгдүгээр нь үзэн. Хоёрдугаар нь бол үнэрж үздэг байхгүй. Үнэрж үзэн. Хэрвээ одоо бидний хамгийн их айдаг юм чинь байна шүү дээ. Тэр нэг шавж устгахдаг имээс л айж байгаа байхгүй. Тийм болохоор саяхан им татсан юм хор ихтэй юм алиагүй байвал үнэрлүүл ногооны өөрийнх нь үнэр биш. Байгалийн тийм үнэр биш. Харин өөр нэг хачин юм уу нэг энэний үнэр үнэрчээр энэ ногоо төтөл аяг. За энийг дээрээс аваад болохгүй тийм ээ. Бас нэг бол ер нь бол ингээд мөөгч бай юу ч бай ингээд бариад үзэн шүү дээ. Ингээд гар бүргээд үзэн. Энэ мөөгч ингээд гараараа өтөр гард наамдж явал энэ мэдээж ихэнд энэ одоо мөөгн цэрч юм уу бактери үржээд юм уу илтрээд муудж байгааг шинж тэмдэг байгаа байхгүй. Тийм болохоор энийг анхаарах хэрэгтэй. Миний одоо энэ ногоос энэ том ногоог ч гэсэн үнэрж үзэх хэрэгтэй байхгүй. Энэ чи юу гэж нэрлэж байна вэ? Одоо манай монголчууд ч солонгос байцаа, кимчи байцаа л гэж шүү дээ. Кимчи байцаа тийм. Кимчи байцаагийг бас үнэрж үзэх хэрэгтэй. Кимчи байцаагийг нь муудуулахын тулд энэ гадартаа бас ийм цацсан байдаг байхгүй юу? Тийм одоо энийг үнэрлээд үзээд мэднэ. Ингээд байр үзээд үнэрж үзээд за энэ яг өөрийнхөө мэдрэхүйгээр ингээд сонголт хийх ёстой байхгүй юу? За ерөнхийдөө бол энэ ногоо гэдэг бол цаанаас улс уулах хяналттай байгаа. Энэ бол ойлгомжтой. Тэрийг одоо тайлбарлачихгүй. За одоо ногоогоо цэвэрлэн тийм ээ хоёлаа. Жишээлбэл одоо энэ ногоог ихэд одоо байна шүү дээ. Одоо энэ ногоог угаас цэвэрлэхийн тулд энэ хамгийн гол юм энэ навчтай ногоонууд. За төмс хүмүүс бол бас хацуугаар авах тайлбар юм уу газар тултай байгаа тэр хацуугаар гайгүй тэр ийм ногоонуудыг цэвэрлэхийн хувьд л одоо бид нар их анхаарах ёстой юм байгаа юм. Энэ урсгал усанд одоо ямар ч ногоо байсан чинь урсгал усанд ингээд 30 секунд ингээд урсгал усанд яаж явах ёстой байхгүй? Юу энэ чинь одоо ногоон шинжүү тийм ээ. Ногоон шинжүү ингээд 30 секунд ингээд угаах хэрэгтэй. 30 секунд угааснаа дараа за энэ дотор хамгийн гол айдаг юм өмнө дээр байгаа энэ химийн имийг л айдах хэрэгтэй байхгүй. Сая навчтай ногоогыг бол одоо яг саянтай адил үйлдэлээр угаагаад энийг салгаад гэтээ энэ бууцны энэ өнгөмж гэсэн идэж болдог байхгүй. Бодлого бас эмчилгээний үйлдэлтэй гэж үздэг юм шүү дээ. Тийм одоо энэ ишиг энэ ишийн одоо бас идэж болдог. Тад бол ерөөсөө бууцаг маш их хэрэгэлдэг тийм ээ. Бууцны ногоо ч юм бол одоо их маш сайн ногоо гэж байгаа байхгүй. Энэ дотор маш олон зүйл байна шүү дээ. Хамгийн доолоор л одоо энэ дотор одоо ногоон ургамлын будагдахыг гэж хэлж байна. Ногоон будагдах гэдэг. Тэгээд энэ дотор их хэмжээний төмөртэй, кальцтай бас маш их чухал юм бол энэ дотор нэг навчит ногооны шар илгээж юм байдаг. Энэ бол хүний хүний хараанд гэсэн. Энэ байцааны тухай би нэг хэлж болж байна. Байцаагийг бол ингээд гадартлын хайцыг ингээд авчдаг байхгүй. Ингээд аваад тэгээд би энэгээр нь ингэж авах гэдэг. За энийг би чи дээрээ аваад би энийг яг салгаах юм. Энэ ургамлын ногоо, энэ ургацсан ногоогийг бол ерөнхийд нь ингэж байршлаар нь хадгалах. Хэвтүүр тавиул удахгүй ингэж босгоогоор нь байвал энэ байгалийн байх журмаараа байвал энэ удаа хадгалж болдог байхгүй юу.
Тийм болохоор энийг бас анхаарал ингээд энийг чи ингээд унгаар нь ингээд хүсээд авчих болтой. Ингээд дотор нь оруулаад хүсээд нэг нэгээр нь ингэж аваад одоо энийг ингэж аваад энийг яг гадарт байгаа шиг энэ бол бид нар дахиад нэг юу яаж болох юм. Бас нэг угааж бол. Тэгээд энэ дотор бол витамин С бол яавалгаас одоо жимс ногооноос бол 5 дахин 4-5 дахин илүү юм витамин С-тэй. За тэгээд энийг тавихтаа яа нэг бол энийг нэг юмар ингээд боочдөг байхгүй. За. Энэ дотор тал гадарт нь ингээд ясаа дотор тал нь хэзээдээ энэ сорхогоор байгаад байна. Гадарт нь ингээд өөрчигээд өвсөн наадсан гэсэн дотор тал нь ингээд сайн байдаг байхгүй. Тэгээд чин цаа ногоо гэдэг бол одоо энэ дотор маш их өндөр ширхэлэгтэй. Тэгээд энэ дотор бол төмөрлөгтэй бас цусан дарлыг өөрөөр нь ярьдаг байхгүй юу. Энэ илүү хамгийн чухал нь ширхэлэг гэдэг. Бид нар энэ ногооны төлөвийг гэдэг нь бол амтны гаралтай хоол хүнснээс бол бид нар ширхэлэг идийг авдаг. Тэгэхээр бид нарын өтгөн хатдаг. Тэгээд өтгөн хатнаа гэдэг чинь бол би энэ дотор одоо их хэмжээний одоо химийн ургуул явуулж штэ гэсэн замд эндээс хорт бодис үүдсэн тэр бодис нь эргээд биенд шингээд байдаг. Тэгэхээр энэ ургамлын гаралтай хоолыг идэхээр бид нэг эзэн замыг цэвэрлж өгч байдаг. Тийм болохоор энэ чин цай бол одоо өмнө нь хэлэхэд маш сайн цэвэрлж. Энэ бол одоо шар буурцгийг ургуулсан байгаа. Буурцгийг ургуулсан. Энэ хавтгай буурцэг шиг. Буурцыг ургуулад ингээд соёолсон юм байгаа юм л да. Энэ бол бас витамин B-ийн талаар одоо их өндөр байдаг шүү дээ. Витамин С бас байгаа. За помидор танаар чинь помидорыг нэг өөрөөр нэрлэдэг дээ. Хэд үү? Тэр нэг нэр байт юм аа. Төв таш гэдэг хэлээд тийм шүү дээ. Төв таш. Яагаад энэ төв таш гэдэг нэр өгч юм хэлж ачирсан байгаа. Тэгээд төв таш гэсэн байна. Тэгээ манай энэ чинь улаан цай. Тэгээ яг орос нэртэй помидор ч тэгээ помидор гэж хэлээд заа. Энэ чинь одоо энийг харин хоёр зүйлээр идэх болдог байхгүй. Нэг бол түүхийгээр идэх. Түүхийгээр идсэн үед витамин С их өндөр. Энэ маш сайн. Хэрвээ хоолнд хийвэл хоолыг ант оруулах мөртөөс энэ дотор нөгөө улаан өнгөтэй энэ помидорын будагдах хэл гэж байгаа байхгүй. Ингээд төрөв болчих байгаа өвчин тэгээд олон зүйлийн дахлаганд маш их сайн байдаг байхгүй. Яхан тослогтой ингээд идэх бол маш их чухал юм байна. Тэгэхээр өнөөдөр бол үзэгч та бүхэн бол зүгээр ногоог дан усан дугаах нь хангалтгүй маа. Заавал энэ шавжны хорноос нь салгажээж идэх ёстой маа гэдгийг ойлголоо тийм ээ. Арилгадаг ногоонуудыг бол бид нэр арилгачин, арилгадаггүй хэрэгэлдэг ногоонуудыг бүгдийн сайхан ингээд бүлээн усанд дэвтээгээд химийн хорноос нь салгаж байна. Одоо ингээд мах сайхан бэлэн боллоо. Энэ удаа бол одоо махаа энэ сайхан ногоотойгоо. Тэгээд энэ түүхий сармистайгаа идчихвэл одоо энэ юм болох баха. Хоолоо тий. Тэгсэн энэ бүр гоё махаага. Тэгээд одоо бид нар шилэн одоо үдээчлээ. Дараа удаанаа хоолндоо хэрэглэн. Ингээд мах шил хоёроо салах зорилготой хурж байгаа маа. Ингээд ирүүл байхад бас нэг алхам байна гэж бодож байна. Мөнхөө эмч маань одоо хүйтэн зуушаа бэлтгэж байна. Харин би энэ бууцныхаа бэлтгэлийг хангана. Хоёулаа өнөөдөр бууц хийх ёстой тий. Гэхдээ юу та бууц хий гэж ярьлаа. Бууц хийхдээ бол одоо өкрем махтай. Тэгээд энэ мөөг хий гэж байгаа байхгүй. Мөөгтэй болжгүй бас яхан ногоо хий гэж байгаа. Ер нь бол энэ бууцыг хийхдээ одоо хул махан бууц идэх байх чинь бидний амьдрал бас хэцүү сөрөг нүдийн үзүүлэлт байж та сайхан юм а тий. Гэхдээ бууцанд бол энэ мөөг хийхдээ бол бууц нанда мөөг хийхдээ одоо мах болоод юу хоёр мөөг хоёр чинь ялгардаг байхгүй. Тэгээд амтан гоё болдог юм. Тиймээс одоо чи бууцныхаа ажлыг хэлэхээр мөөгөн гэрчжээ. Би энд одоо энэ бууцын ногоогоо хий. Бууцын ногооны одоо хүйтэн зуушаа хий. Энэ зуушийг ихтэй одоо бууцын ногоогийн хамгийн гол нь энэ одоо урт байгаа дундуур нэг дасалчлаа. Дундуур ширхлээ. Энийг нэг дасалчих тий. Энийг нэг таслаад тэгээд бид нар халуун усанд хийгээд ерөөсөө дүрээд 2 минутаас доор хугацаанд байх хэрэгтэй. Яагаад гэж байгаа нэг бол энийг хийдгийн гол халуун усан дүргийн гол асуудал бактерийн устган дээрээс нь энэ дотор нөгөө өвсөн хүчил гэж нэг юм байдаг. Өвсөн хүчлийн яадаг гэхээр гидсэн замд нөгөө кальцигтай нэгдчихад шингэлдэг байхгүй. Кальцийн шингэлтийг бууруулдаг. Тийм болохоор тэрийг алга болгож байна. Бас нэг чухал асуудал бол төрөв нөгөө бид нар одоо угаагаад нөгөө химийн боц аваа ажиллаа шүү дээ. Одоо тэгвэл энэ дотор бас үлдчихэж байгаа. Тэгвэл үлдсэн жоохон хэсэг нь халуун усаар нэг одоо ингээд усан дүрээ гаргаад. Гэтэ зэрэг л одоо ингээд сайхан тэр нөгөө хортой бойцууд нь цугаараа арилаад хамгийн хэрэгтэй зүйлсүүд нь бидэнд үлдэх юм аа. Ингээд одоо энэгээр хоол гэхээр эрүүл сайхан хоол болно гэдэгт итгэлтэй байна. За энэ хооронд би дараагийнхаа хүйтэн зуушинд бэлтгээд энэ урт мөөг тэгээд энэ
соёг жоохон бас ингээ 1 минут болгочих уу? Тэгээ. Түгүү. Тэгээ. За тэгээ. Ааха. Одоо энэ мөөгөө сайхан яг бууцны мах шиг жижигэн ихсчих гээд штэ тийм ээ. Яхан өнгө оруулаад энэ удаан шинжүүгээс нь жаахан хийчих. За энэ гол түүхийн хэд нь бол энэ сармис байгаа. За энэ нь бол өнгө оруулагч өнгө бодог үнээр хамт тэгээд гоё юм байгаа шүү дээ тийм ээ. Тэгээд энд нь бид нар одоо нэг мөөгний амтлагч хийнэ. Энэ мөөгний амтлагч ихтэй их гоё болно. Тэгвэл одоо бас нэг гүнжтийн досон тийм ээ. За энэ байна. Гүнжтийн өрн айлуу. Энэ манай хамтран ажилладаг амуу брэнд их гоё юм оруулж ирдэг болсон шүү дээ. Наа чи майлганы өр байгаа. Энэ дотор гүнжтийн өр байгаа. Бас яг хийчих. Тэгвэл энэ гүнжтийн өр байгаа. Эндээс нь хоёлаа яг задлаад хүмүүстэй хийгээд үзүүлээ за. За би одоо энэ байж байгаа усын жаахан сахсраач. За ингээд одоо байна шүү. Өрнүүдээс. Одоо амтлуулчихвол гин. За юу яа? Майлангийн өрнөөс хий. За энэ сайхан хар өр байна. Энэ юу нах нь? Гүнжтийн өр. Гүнжтийн өр. За гүнжтийн өрөөс энэ зэр хийчихнэ. За тэгвэл майлангийн өрөөс авсан хийчихнэ. Тэгтээ яг энэ бол өөрийнхөө өнөр амтаар л одоо тохируулна шүү дээ, тийм ээ. За зэрэгэл хийчих болно. Шиг идмээр бол бас шиг хийчихсэн шүү дээ. Энд чинь бол сайн бас сайн өрөөд. За ийм хийчихнэ. За ингэчлээ. За энэ одоо маш их чухал түүхийн эдийн нэг бол юу гэдэг вэ? Сармис. За сармисыг энэ зэрэг хийчихье. Сармисыг одоо ингээд сайхан бяцлаа тавьсан байх бол одоо их гоё болж байна. За энэ бол мөөгний амтлагч юм. Ер нь бол мөөгний амтлагч энд уусуу хийсэн ч л болох юм аа. Уусуунаас ер нь баг зэрэг хийчих. Мөөгний амтлагчаа нөгөө ногоон хийнэ гэж бодчих. Уусуу гэдэг чи юу юм бэ? Уусуу гэдэг бол одоо энэ бол энэ түүхэн дээр авч гэх юм бол Япон хүн энэ нэг хайтай ногооноос гаргаж авсан юм баггүй хамгийн ихтэй. Тэгээ энэ бол ерөөсөө уургийн дотор хамгийн үндсэн бүтц шивтэрт хүчний натрий гэдэг байна. Энэ бол нэг химийн бодис биш. Энийг бол бас л эсхэх аргаар одоо тарайлангийн одоо энэ юу ургамлыг үр тарайгийг одоо эсгээд тэгээд эсгэснийхаа ард хэл дотроос шивтэрт хүчний натрийг нь ялгаж гаргаж ирсэн юм байхгүй. Энэ бол хүний биеийн хортой биш. Гэвч хамгийн гол нь 120 градусаас давуулахгүй хэрглэж явах хэрэгтэй. Тиймээс бол нэг бол сэрүүн ногоо тийм. Хоолой хийхдээ хамгийн сүүлд нь тийм. Энэ амт оруулагч байхгүй, сайхан амт оруулдаг байхгүй юу. Тиймээс энэс бол одоо бага зэрэг юм. Энэ чинь бол амтын охих гэж байна шүү дээ. Энэ гэхдээ химийн бодис биш. Гэхдээ сайн чанарынхыг авах хэрэгтэй. Энэ дэр нь бага л хийж болох. Сайн чанарынхыг ингээд усаараа ингээд шингэлээд хийвэл уул нь бас зүгээр байдیں۔ Тэгээ энийг бол идэж сурнаа. Энийг ч юм бол идэхээр бол хоол сайхан амттай болно шүү дээ, тийм ээ. За одоо хятад цуунаас нь яах гэж заг зэрэг гинэ. Энэ нэг хийх шаардлага байхгүй. Энийг нандин тос. Майлангийн тос гэсэн тийм. Гүнжтийн тос. Гүнжтийн тос. За гүнжтийн тоснос. Маш гоё. Арай л нэг. Одоо хоёулаа дахиад нэг 200 ших хэвчтэй тий. Нэг зурш нь болохоор энэ соёо хийн, тэгээ энэ нарийн мөөг хийн, тэгээд энэ өгөрцгийг хийчихье. Тэгвэл таны их цаа зурш ямар зурш вэ? Нөгөө хэмчинэ байцаагаад түүхий зурш хийн. Энэ дотор одоо хамгийн гол зорилт нь бол энэ витамин С-гээр байна. Энд нэг одоо энэ цагаан цуу байна. Энэ цагаан цуу бол одоо цагаан будааны цагаан цуу гэж байна. Цагаан урд цуугийн хүмүүс их хийдэг цагаан цуу. Яг сахар гэгнэ энэ. Хитэн зуушинд бол заавал одоо энэ сармис ингээд нэстад 15 минутаас дээш байлгасан энэ сармисыг хийж явах хэрэгтэй. Энэ нь бол нэг бол витамин С-г нь хамгаалж өгч байгаа. Хоёр бол энэ дотор байгаа бактериудыг бас зохино гэж устгаж өгч яадаг байхгүй. Өнөрт мөөгийн амтлагч энээс баг зэрэг хийчихнэ. Нэг чухал тос хийж бодож байгаа юм. Энийг бол флашдын тос гэж байгаа байхгүй юу? Lexid oil, майлангийн тос. Майлангийн тос. Хүмүүсүүд нөгөө гүн далайгийн тос заснаа тос гэдэг идэж байгаа үстэй тийм үнэтэй байдаг шүү дээ. Америк хүнээс орж ирээд
Тийм тос байдаг. Далайн гүний юу? Тийм. Тэгэхгүй бол таны хүн далайгийн гэдэг нь улсын хурлын гишүүн хүн далайг тоцгоо. Тэгвэл хэцүү юм байна. Далайн гүнээ загсан тос. Тэгээ хамгийн гол нь витамин С-гээр баялаг. Хоол болгондороо нэг удаахан түүхийн ногоо ижээ гэж би зөвлөдөг байна. Энэ дотор чи сармис, майлангийн тос, майлангийн үр тэгээд болцсон тийм ээ. Тэгээд яхан цуу, цагаан цуу хийсэн. За энд одоо амтлагч хий. Амтлагч хийхдээ бол бид нар бас хамгийн түрүүнд жохол ерөөсөн салж болдгоо юм бол энэ сармис сая ногоон энэ цоолтой сонгосон тийм. Сонгон хийсэн. Тэгээд энэ сармисыг бол энэ одоо түүгээр одоо гэх юм уу эн чинь одоо сэрүүн квитэн ногоо хийхдээ заавал сармис хийж явах хэрэгтэй би. За одоо оливын тос хийчихье тийм ээ. Оливын тос хийгээд тэгээ бас цуу хийнэ. Одоо бас тосоо хүртэл зөвхөн нэг наран цэцгийн тос идээд байх биш. Оливын тос, майлангийн тос, шар буурцгийн тос тий, эрдэнэ шишийн тос гэдэг олон янзын тос биш тийм ээ. За ингээд яхан байлгаад нэг 20 минут байвал энэ аюултай амтсан сайхан гоё болчихно. Аюултай гоё амттай болох шиг боллоо. Үнээр нь гоё юм шүү. За ингээд болчихж байгаамаа. За За ингээд одоо бид хоёр 3 төрлийн халуун зууш хийх гэж байгаа тийм ээ. Бас баяр ёслол олж амж дан хүүтэн зууш хүнд өснөөс халуунаар нь өгдөг зууш өгөө гэж бодсон байгаа. Гэхдээ мөнхөө ахыхаа хийж чаддаг эрүүл хоолтын хамгийн зөв өнөд орсон зуушийг хийя. Тэгэхээр энэ шангу юу цай гэж хэлж байгаа юм. Энэ нөгөө энэ юу цай ногоогийг энийг одоо эхлээд яанаг бол усанд ингээд буцалсан ус руу хийгээд бас нэг 2 минут тарцсан. Тэгээд ингээд шүүж гаргаад тэг устай байна. Тэгээд шүүж гаргаж ирчхад энийг сайхан зэрэглүүл тавьчихад. За энэ мөөгөн бол дахиад багаан ус хийгээд яхан тос хийгээд ингээд хаж ирснээ ад нь бол мөөгөө ингээд болгоно. Ирчээд мөөгөн тогон дотроо болгоод болгосны дараагаар бол энэ олон зүйлийн амтлагч хийн. Жишээлбэл одоо энд байгаа харимсайсан хийн, за энэ хуу багтрик хийн, энэ хэвээр жангаас хийн. Тэгээд би энэ хамгийн гол нь энэ дотор юу хийвээ бодож байгаа нь 13 амтлагч хийчихье. 13 амтлагч хийн. За ингээд сайхан амтлаад ингээд сайхан энийг халаагаад болгоод амталж гарч ирсэн дээрээ энийг ингээд зэрэг тавиад дээрээс нь ингээд асгаад тэгээд сайхан амттай болоод ингээд шангу юу цай гэж одоо энэ юу цайтэй мөг болоосмаа. Урдаар өндгөө ингээд бага хуураад яахан төгсгөр шиг яахан түүхий гэх юм арайч нэг болцсон байх болно. Тэгээ гарч ирээ гаргаж тавьчихад дахиад нэг баг зэрэг тосоо хийгээд баг зэрэг ус хийгээд тос хийгээд тэгээд төв ташаа помидороо хийгээд тэгээд яахан ингээд болох төхөд ихтэй холиод ураа тэгээд гараад болоо. Их амархан шүү дээ. Тэгээд шинэ хичээлээр их үнээр ингэж харуулж. Энэ тосоо их түлж чадахгүйн тулд би яа гэвэл ер нь бол тогоон дорож яахаа ус хийчдэг байхгүй. Баг ус хийгээд тэгээд тосоо хийч. Тосоо хийгээд за флашийн тос хийчихье. За ингээд тосоо хийч. За энэ зэрэг тос хийчихье. Цагаанга энэ ч одоо өөрөө би гэртээ хийдэг нэг батхалтан цагаанга авах. Цагаангаар ингээд хийчихэн. За одоо энэ миний тос бол ерөнхийдөө ингээд халаа 100 градус хүрчлээ гэж ойлголоо. Тэр нь 100 градусаас нэг хэдүүлэхгүй. Тэгээд ерөөсөө энэ сонгон харимстай насаа ирж хийгээд тэгээд дээрээс нь энэ ногоогоо хийгээд за ингээд одоо энэ дээр нэг хятад цуу хийдэг байхгүй юу? Одоо энэ цуу хийхгүй бол энэ одоо амтны тийм сайхан болохгүй. Энд харин яахан хацсангүй яахан их шиг цуу хийчихнаа. За ингээд болчихсон. За ингээд болтоо мараа. Нэг одоо шалбетэн чанахгүй шүү. Энийг чинь нэлээд яахан хатуултар идэж яахан одоо юу гэх юм услагтай байх нь тэгвэл ингээд гоё болчихно. За энэ бол байцаа махгүй байцаа хуурга шүүрхий цуутай байцаа хуурга бол гарах юм шиг байна. Нэг болсон биш шүү. Энэ чинь бол шүүрхий шиг байгаа юм. За ингээд бид хоёрын хийсэн битэрийн чигтээ мөнхөө хүн чинь маань хийсэн 3 халуун зууш бэлэн болчлоо тийм ээ. За энэ бол бидний идэж дассан помидор өвөрцөө. За энэ байцааны халуун зууш байна. За энд болохоор нөгөө шангу юу цай гэдэг байгаа мөгтэй юу цай халуун зуушнууд бэлэн болчлоо. Одоо тэгсэн ядаа амсахыг хүлээж байна. Одоо манай ТV доктор нэвтрүүлгийн багийнхан маань ирэх учраас тэгээд хоёулаа нэг 2 хоол хий гэж ярьсан байгаа. Хүмүүсийн их дуртай ишэрүүл чинцаатай хуурга 2 хийгээд багийнхныгаа хүлээж өгөө.
За одоо мөнхөө эмч маань чинцаатай хуураг ийшэр өстэй хуурга хийлээ. За одоо энд мөнхтэй буузаар дээр бэлтгэсэн байгаа. Удахгүй манай нэвтрүүлгийн багийнхан ирнэ. Ингээд одоо бэлтгэсэн хоолнуудаа танарт үзүүлье. За ингээд мөнхөө эмч маань за манай хүү бас оролцлоо тийм ээ. Ингээд мөнхөө эмч маань 4 төрлийн хүйтэн 100, 3 төрлийн халуун 100, тэгээ 2 төрлийн хуурга, 1 төрлийн мөөгтөө бууз хийгээд битээр 4 цаг хоносын хооронд 10 төрлийн хоол унд бэлтгэжлээ. Тэгээ мөнхөө эмч маань бол ер нь хүмүүсийг эрүүл байлгахад, эрүүл хоол унд хэрэглэх, хөдөлгөөн хийх, урт наслахад өөрийнхөө эрдэм оюун мэдлэгийг зориулж явдаг ийм хүн байгаамаа. Та бүхэн хэрвээ мөнхөө эмчээс бас цуврал хичээлүүд, лекц байгаа зөвлөгөө авъя гэх юм бол доор гарч байгаа утсаар холбогдож болно. Тэгээд ийм сайхан одоо хоол унд хийж өгсөнд маш их баярлалаа. 2015 онд бид нар бүгдээрээ элбэг дэлбэг сайхан байх нэ гэдэгт бол итгэлтэй байна. За манайх ирж явах шиг байна. Хонх дуурайд байна. Тийш очие та. За сайн уу? За баярлалаа. Одоо үзэгч та бүхэндээ хэлэхэд бид нар бол ингээд нэг нэвтрүүлэг хүн бол ингээд зурагтаар үздэг те. Гэтэл тэрний цаана бол маш олон хүмүүс баг хамт олон ажиллаж байдаг юм аа. Тэгээ мөнхөө ахтай гэсэн бас ТV доктор нэвтрүүлэгчнийг танилцуулъя гэж бодож байна. Манай редактор Солонгоо гэдэг мөнхөөх охин байгаа. Бас надад их тос болдог. Хүмүүсийн эрүүл байхад нь эрүүл мэндийн боловсрол олоход нь цаагаараа маш их юм хийдэг байгаа. За манай мөнх жаргал байгаа. Манай тайзыг үргэлж засаж янзалж гоё ойлгож яадаг, тайзан дээр ажилладаг. За манай нэвтрүүлгийн гол найруулагч Нандин цэцэг байгаа. Манай Нандаа манаас ажилласан хөдөлмөрч юм сайхан охин байгаа. За тэнд манай хангал сууж байна. Манай одоо гол гэрлийг тавьдаг, гэрэлтүүлэгч мэрэгчлээ юм хүн байна. За дууны найруулагч Мөнгөн Туяа байна. За энэ хоёр оператор маань Отхон Чулуун, Төмөрбаатар хоёр байгаа. За тэгээд манай хамт олон бүгдээрээ 2015 онд хүн ардтаа эрэхтэй маш гоё нэвтрүүлгүүдийг хийж хүргэе шүү. Тэгээд та бүхнийхээ амьдралд ч гэсэн сайн сайхан бүхнийг хүссэн өрөө. Тэгээд 2015 он аз од гисэн сайхан жил болно гэдэгт итгэлтэй байна. За баярлалаа. За сайн сайхан бүхнийг хүсье. Манай нэвтрүүлгийн энэ жилийн хамтран ажиллаж байгаа байгууллага бол Монгол Эмийн концерн мөн Denk Farm байгаа. Тэгээд энэ хоёр байгууллагын маань хамт олноос та бүхэнд бас шинэ жилийн мэнд хүргээд бяцхан бэлэг ирүүлсэнийг та бүхэндээ дамжуулъя. За ингээд бидний дэмждэг, бидний үздэг, бидэнтэй хамтран ажилладаг бүх хүмүүстээ шинэ оны баярын мэнд хүргэе. Та бүхний манай ажил үс өөдрөг бүтэмжтэй явахалгүй. Бүгдээрээ 2015 онд эрүүл хооллоод зөв хөдөлгөөн хийгээд өөртөө эрүүл мэндэд хөрөнгө оруулаад энэ хороогийн хамгийн сайн сайхан болгоноор дүүрэн амьдарцгаая. Бидний эрхэм тойронд сая өвчин үүсгэгч ням бичил бэлтнүүд байв. Эрүүл зөв хооллол, эрүүл амьдралын үндэс. Бид өдөр тутмын хоол хүнсэндээ эрүүл, аюулгүй бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэх хэрэгтэй.